Эрхэм сонсогчдод та бүхэнд сайн подкасттай хамт байгаад баярлалаа. Бид танд сайн хөтлөгч, зочид, сэдв, мөн сайн мэдээлэл, бодлого, санаа туршлага, зөвлөгөө зөвлөмж, сайн эксрүүлж, харьцуулалт, сайн судалгааг хүргэх болно. Сайн подкасттай хамт сайн бүхэн рүү тэмүүлцгээе. Өрхөм сонсогчдоо сайн подкастын шинэ дугаар эхэлж байна. Шинэ дугаар нөгөө бүлгийн үргэлжлэл. Ямар бүлгэлээс сонсогчдоо үс сайхан бол зүс сайхан. За, сайн уу чимгээ? Оо сайн. Энэ подкастыг бичиж ихснээс хойш ер нь өсөндөө их анхаарад тэгээд бас өс маань их гоё ялж байгаа. Тий. За, өдрийн мэнд дагъя. Өдрийн мэнд. Өдрийн цайныхаа цагаар зав гаргаад подкастаа бичих гэж цагтаа хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Дагийн шинэ зочноо танилцуулаарай. Баярлалаа. За би мэдээж ингээд зочин болгоныгоо онцлогтойгоо танилцуулж байгаа. Тэгээд өнөөдрийн өрсөн зочин маань бол 100 айлдах байрладаг болор салооны захирал Баяр Цэцэг өсчин Баяр Цэцэг гэдэг охин байна. За энэ өсчин маань бол битээр ичнэ танид маш удаан олон жилиг өнгөрөөжээ. Тэгэд манай болрын хувьд бол би төрүүлээд танилцуулж маш хөдөлмөрч. Би маш олон усчидтэй харилцдаг. Тэн дотроос миний хамгийн бас хайрлж явдаг, гүнэлж явдаг, богино хугацаанд маш хурдан эргэлтүүдийг хийж чаддаг, шинжлэгдэж чаддаг тийм өсчин байгаа. Ингээ болроо ирсэнд баярлалаа. Баярлалаа. За болроо танилцсандаа баяртай байна. За яг ингээд одоо нэг промпт дээр гэдэг шиг тий 100 айлд өсчин хийдэг. Салооны эзэм шиг өсчин юм байна шүү дээ тий. Судлаа түрээслээд гэж 2-3-лаа нийлээд. Өсчний судал түрээслэхэд жоохон одоо нэг хямралын үе байгаа учраас зориуд асууж шүү. Санхүүд рүү чинь ороод асууж байгаа дуучлаараа би зүгээр орлогыг чинь шууд асуух гаагүй. Судал түрээслэхэд одоо би танад ороод өсөж асууллаа танаар. Миний төлсөн мөнгөний хэдэн хувийг эзэнд өгөх үү? За одоо ерөнхийдөө нэг салонд ажилладаг шиг хувь гэж яахгүй л дээ. Ерөнхийдөө сард би нэг түрээсээ төлнө. Тэгээд өөрөө өөртөө л гаргана гэсэн үг. За коронавирусын үе хүүхдүүд сургуультай явахгүй байгаа. Цадууч сэгсигээ гэртээ сууж байна. Орлого хэрвээ хямрал хэрвээ яг үйлчлэгээний бизнес жоох хэцүү байх шиг байна шүү, тийм. Тийм ерөнхийдөө бол айгүй сайн мэдэгдэж байгаа. Одоо ингээд нэг өсчний ажилч ерөнхийдөө эргэлтээр явдаг шүү. Одоо нэг хүн ингээл засуулдаг дахиад тодорхой хэмжээний хугацааны дараа дахин засуулдаг тийм. Жишээ нь Монгол мэдээж оюутан одоо багш нар 10 жилийнхэн гэдэг юм уу те тэр хүмүүс маань угаасаа эргэлтэн ингээд зогсох жишээ. Тэгэхээр яг тэрэндээ тааруулаад юу яаж байгаа. Бас нэг юм маань багасж байгаа. Орлого маань багасж байгаа. Зөв. Тэгэхээр багдгүй банкын үйлчлүүлэгч нар л одоо яг тийм үнэж үйлчлүүлэгчийн ачаар энэ хямралын үеийг давах боломж байгаа болов уу? Бага. Ерөнхийдөө тийм маш өмнөж үйлчлүүлэгч байнга ирдэг хүмүүс маань бол тогтмол ирдгээрээ л ирж байгаа. Баяраа зочин маань өсчмний ажил хийгээд хэдэн жил болж байгаа лээ? Ерөнхийдөө яг тасралтгүй би яг 8 жил ажиллаж байна. Тэрнээс өмнө би 8 онд анх төгсөжсэн. Тэгээд хүүхд төрүүлээ. Тэгээд сургуулаа бас дэвшлүүлээ сураад тэгээд яг тасралтгүй. Хамгийн сүүлд ямар сургалтанд хамрагдсан бэ? Хамгийн сүүлдээ Тахан Монголиагийн сургалт. Яг жилийн өмнө 5 сар, 5 сар. Яг энтэй холбогдуулаад одоо Тахан Монголиагийн сургалтанд хамрагдах үеэс өмнөх Баяр Цэцэг тэрний дараах одоо Баяр Цэцэг хоёрын хооронд өнөөдөр яаж өөрчлөлт авч ямар шинэ мэдээлэлтэй болж ажил үстэ ямар одоо өөрчлөлт оруулсан бэ? Өстөгөө асуулт байна. Яг өмнөх Тахан Монголиадаа би танилцаагүй байхдаа бол ерөнхийдөө нэг энгийн нэг өсчтэй адил байсан. Энгийн ерөөхдөө нэг хийх ёстой юм хийдэг. Тэнгуут би нэг Тахан хүүхдэд төрүүлээд би гэртээ байсан юм. Тэгээд нэг гэртээ онгодлож өмнө болохоор нэг гэртээ байхгүй болохоор хүн чинь завгүй. Яг нэг өдрийнхөө өсөгдсаал одоо ингээл ажиллаа хийгээл ямар ч завгүй юм байна л да. Тэгээд нэг гэртээ хүүхдээ хараад ирсэн чинь амар завтай болоод тэгээ нэг Facebook орж эхэллээ. Тэгээ Facebook-гээ цэвэрсэн. Нэг юм ийдсэн чинь миний Facebook даамдаа
памперс болсон юм чинь. Би чинь гүштэй гэх бүгдийг бүр ингээд дэлитлээ бүх группээсээ гараад тэнгуудлаа би нэг өсчд рүүгээ холбогдож эхлэхгүй юу. За энэ групп руу очиж ирээд чи үйдэг юм бэ? Би чинь гүштэй. За нөө чи завч хөлөөд байгаа цагаа гоё нэг хэрэгтэй тал руугаа хөгжүүлээ явжсэн чинь дааг ирж гадаж. Тэгээ би сургалтанд за ер нь сууйдаа гэж бодсон байсан юм. Тэгээ ямар сургалтанд суух вэ гэд байжсэн чи харин яг Тахан Монголиас сургалт хараад тэгээ тэрэндээ суугаад яг тэрний өмнө би чинь сарын өмнө л ажилдаа орчихсон. Тэгээл Тахан Монголиудаа суугаад тэгээ бүр амар том алхам хийсэн. Айгу багаар алхаж явж байгаа. Тэгээ нэг том алхам хийгээд тэг ингээд айгу том мөрчлөлт орсон. Тэр том алхмаасаа эхлүүлээд мань хүн өөрөө ингээд нөгөө юм сэтэл төрөөд тэрэн дээр зориглоод шууд ажил хэрэг болгоно гэдэг бол өөрийнхөө хандлага. За тэгээ дээрэс нь зөндөө олон ингээд одоо тодорхой хэмжээнд амжилтанд хүрсэн өсчөнгүүд рүү 500 мянган төгрөгийн төлбөртэй гадаадаас өсчин багш нар иж заан сураач олон улсын өсчин иж заана гэж хэлж байхад маш бага одоо юу гэдэг тэр болгонд зөвшөөрөөгүй мань хүн шууд давгаал ороод ирсэн. Тэгээ тэр сургалтын дараа нэлийн олон өсчөнгүүд бид нар чи боловсрох дутуу байгаа юм байна штэ гэд. Тэгээ тэр мэдрэмжийг аавна гэдэг чинь маа гэх дахиад өсөй гэж ирж байгаа. Тий. Гэтэ яг юм гоё яг ингээл нэг хийгээл заримдаа ингээл би ч гэсэн тэгдэж штэ ингээл нэг юм хийжсэн ингээл биш ээ би нэг л буруу нэгээд аав шиг. Нэг л нэг төсөл хийж ирсэн тий. Тий. Нэг хэвэн болчлаа. Тэгээ өнгөнүүдээ гаргаад ирсэн чи нэг л янзаар миний тайрал нэг л янз болчтой. Тэр мэдрэмжийг болор авсан байж байхдаа шинжлэлт юм гэдэг чинь сүг гэл дахиад хэдэн шатаар хайрлаа. Аха. Тэгэхээр би бас ийм асуулт асуумаар байгаа даа л да. Нөгөө одоо мэдээж энэ бүтээгдэхүүнийг ингээд ашиглаад явж байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр чинь одоо хэрэглэгч нарт би бол энэ бүтээгдэхүүн таах энэ бүтээгдэхүүнийг би одоо сурталчилгаасаа илүү үнэхээр одоо эрүүл тийм хүмүүст хэрэгцээтэй учраас би бүр энийг яг одоо бүр ийм бүтээгдэхүүнийг та нар хэрэглүү одоо ийм үед хэрэглэх нь айгуу сайн гэдгийг би ойлгосон ч хэдүүн те тэр яг хэрэглэгчдэд яг хэрэгжлийн бүтээгдэхүүн санал болгох өмнө захаас ч юм уу хаанаас ч хамж явж манай өсч тийм дэс шүү дээ эсвэл хиттаас юу нь мэддэхгүй нэг хаягн тодорхойгүй бодог буруу харж байгаа найруулаад гусчдаг л үе байсан шүү дээ. Тэгэхээр энэ хэрэгжлийн бүтээгдэхүүн санал болгоход хандлага үр дүн. Яг Тахан Монголиуд сураад бүтээгдэхүүнүүдээ солиод ирсэн чинь угаасаа үйлчлүүлэгч нар би биенээсээ сонсон гол хүү яли гоё шин юм авчсан гин яасан гин гээд ороод ирэнгууталд би амар бардам танилцуулж байгаа хгүй бүтээгдэхүүнээ. За одоо энийг таны үсэнд яг одоо энэ болж байна. Одоо та тослог учраас энэ комик авчих юм бол гоё. Та хураа учраас энийг авчвал гоё гээд бүтээгдэхүүнүүдэд яг нөө тэр хүнд нь тааруулаад өгчхөр тэр хүний маань өөрчлөлт тэр даруйдаа шууд мэдээж байгаа 2 угаахад ч юм уу тэр шампанаар угаахад шууд мэдээ. Өмнө нь болохоор би бүтээгдэхүүн танилцуулаач гэхээр за гэд ерөнхийдөө худалдаан зарагддаг шампануудыг танилцуулдаг байсан. Та тэр төлбөрөөс очоод тийм авчвал зүгээр юм болов. За нэг тэр хавцаа гайг байх гэдэг байсан. Тэгэд өөрөө ч гэсэн нэг тэр талаар мэдлэг ер нь бага байсан юм билээ. Тэгээд Тахан Монголиуд сунгууд за туслаг үсийг одоо энэ шампанаар угаах юм бол туслаг багсан баланс тэнцвэр чинь хураашилтай харагтай үсийг нэг угаах юм бол хаг нь бас буурна баланс тэнцвэр чинь. За үсний хууханд нэг үзүүрт нэг үсэнд нэг гэдэг бүтээгдэхүүнүүдийг маш сайн ойлгож авсан. Тэгэхгүй өмнө нь одоо жишээ нь би үсээ будахаас өмнө ямар ч хамаагүй шампанаар угаагаад үсээ буддаг байсан бол одоо заавал зориултын шампанаар угаагаад будгаа яг яс найруулаад тэнгуутлаа дээрэс нь будаг бэхжүүлэгч хийх чинь ингээд миний үйлчлэгээр шал өөрчлөлт орж исэн. Тэрийгээ дагаад бас би өөрөө үнэлэмж өсөд ирсэн. Тэнгуутл чинь би ингээд одоо өмнө би ингээд үнэ нэмэхээр нэг санаа зовоод чаддаггүйсэн байхгүй хүмүүс ингээд үнэ нэмэхээр өө яана мана гэдэг. Одоо бүтээгдэхүүн сайжирч байгаа ингээд бүтээгдэхүүн сайжирсан гэхээр шал өөрөглөж үр дүн тийм өөрөө шууд нүдэн дээр харагдаад үйлчлүүлэгч гэсэн чанартай хэрэглэж байгаа учраас орж ирдгүй байсан хүн ч гэсэн нэмэгдэж орж ирсэн. Жишээ нэг хүн маань ардаа 2 хүн дагуулдаг гэсэн бол дахиад 4 хүн дагуулдаг чинь гэж нэмэгдсэн. Тэгэд ингээд яг би одоо маш олон өсчингүүдтэй ментор ч юм уу багш ч юм уу зөндөө болчлоо. Нэг мэдсэн жилийн зас өсчний юг ажиллаад эхэлсэн чи. Тэгэд ингээд яг өөрөөхөө ингээд бүр ингээд нөө хөдөө орон нутагт байдаг сумын төвд байдаг тий аймагуудад өсчинлүүгээ холбогдол хаяа одоо юу гэдэг фрэш юм тий. За сайн уу гэж хамгийн сүүлд бид нар яваал очингуу тэгээд мань нөгөө нэг жоохон ингээд ухаал юм өнгөө тэгээд сүв гэл өсөө явдаг хүн. Би тэрэнд амар баярлдаг. Хамгийн сүүлд бид нар цагаан дараахан одоо бүтээгдэхүүн хөргөж өгөх маягаар яваад орсон.
Тэгээ яваал орсон чи салонд н ороод ирсэн чи ингээл гүй чи ингэ сууж болохгүй ингэ тэгээд гэлсэн чи орой над руу мессеж ичээл би таныг ороод ирсэн чи ингээл дахиад ингээл сэргээл өөр хүн болчлаа. Ята тгий ингэ энийг хийгээл ингээд тэгээд тэр нөгөө тэрийг айгу хурдан авч ийн гэдэг чинь надад тэгээ чиний энэ хурдан богино хугацааны өсөлт чинь тэндээс яадаг ч боддог байхгүй. Юу яж энэ нэг цэнийг авдаг юм а мэдээд байна. Бас цэнийг авдаг юм а мэдээд байна. Ер нь бол бас нөгөө нэг бидний одоо амьдралын хэв маягаарч гэдэг юм уу харахад ингээд нэг юунаас цэниглэгддгийг миний павер банк юу юм бэ? Хин юм бэ? гэдгийг мэдэх айгуу гоё тий. Тэгээд дээр нэг одоо яг бодоод гисэн чинь дуртай ажилла хийх. Дээр нь одоо энэ өсчин чинь өөр эргээд ботсон чинь хүнийг нэг одоо нэг юм бүсийсэн багт нь орж ирээд үсийн тасаад гоё өнгө олгоод аюу гоё энерги авдаг. Тэгээд нэг үр дүн тэгж гардаг. Тэгээд чин сэтгэлээс үннээрээ ингээ хандаад ирэхээр юм одоо би ч мэдгүй ингээ сүултээ яг тэрийг л аюу сайлсан. Үннээрээ чин үннээр л юм хийхэд хүссэн хүсээгүй миний ажлыг үр дүн эргээд хүрээлт юм байна гэдгийг ойлгоод юм хоёрын хооронд юм зайл худал хурмаг юмс бүр аяндаа хүн яг холддог юм. Тэгэхээр яг өсчин дээр ч гэсэн энэ аюу чухал одоо чанар юм байна гэж яг ойлголоо. За баяраа өсчингээс яг зорж асуух асуулт. За ямар жин хэрэгэлдэг вэ? Жин уу? Жин одоо нөгөө грамддаг. Бодга грамдж тахад сурснаас хойш би яг бодга яг нарийн грамддаг болсон. Өмнө нь бол өстой бүр араад нариулдаг гэдэг шиг л. Багцаалдаа л нариулдаг гэсэн. Тэгээд миний өнөө нэг сор тавилт мавилт те ус цайруулалт гэдэг ерөөхдөө нөө яг гоё гардаггүй байсан. Тэгээд би тахаа сургалтандаа сууснаас хойш тэгтээ шууд мундаг бол биш. Мэдээж нэг явхалтай гэж ингээд баг багаар нэг хүнд ингээд нэмэгдэх толонд тэр нь жоохон ингээд жоохон сайжраал байгаа. Яг ингээд 100% мундаг болсон. Тэгээ би ингээд нодлон ингээд таахан Монголиотой ингээд ниснээс хойш би одоо бодож байгаа байхгүй. Би амар 10 жилиг бүр хайр өнгөрөөж байна. Ингээд яг нэг чанартай хүнтэйгээ уулзахгүй л яваадсан байна. Тэгээ яг ингээд эрт уулзсан бол өдөд миний байр суурь өөр газар байхаас юм болов гэж. Маш олон хүнд ментор хийгээ явж байгаа хүний хувьд хамгийн чадвартай өсчөнгүүд өөрийгөө би тийм мундаг биш гэж хэлдэг. Өөст хэрэгаадаг нь алаадаг нь зүг тоглоадаг нь би ч бодоос тэгж ажилдаг гэдэг улсууд бол амар хийтэй. хайр цэцэгцсэн. Дээрээс тий би гэдэг үзэл дээрээ гараад ирсэн. Яг нэг оролдноо би гэсэн хүмүүс амар суперуд байдаг. Тэгээ тэрийг өөртөө нэг өнгөлөөл айхтард entertainment гэдэг хийгээд байдаг. Тэгэхээр би хүмүүсийг хамтарч ажиллах чааш тэр энэ тэнд сургалтаа өгөө явж байгаа ч чадчихсан. Өөрийнхөө мэргэжлийг хэр гэж үнэлдэг вэ гэхээр би болоогүй гэж байгаа өсчөнгөд өсөл юм гардаг штеп. Амар л хүмүүсээс их юм гардаг. Тэгэхээр би бас тэгэж хилээд байгаа нь хүмүүст итгэлгүй сонсогдоод байгаа юм шиг хэрнээ мэдгүйгээ мэдгэцсэн л манай хэд чинь болоогүй зөндөө юм байхаа гэсэн. Тэгээ тэр хүний нэг. Тэгэхээр нэг юм амар итгэлтэй одоо бас ингэж байгаа бас гол нь биш. Тэгээ дотроо сурах юм их биш шүү. Өшөө хөгжих юм их байлгээд. За баяраа дээр хамгийн удаан үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч чинь хэдэн жил чам дээр тасралтгүй ирж байгаа юм. Бүр ах сурснаас хойш тэгэл яг явж байгаа юм бид. Нэг хүүхдээ амар нийтдээ би өмнө нэг сайн өсчиж чаддаггүй байсан байхгүй. Уусаа нэг хүн орж ирэхээр нэг юм хайгаал за яах вэ нэг ингээд амар хичээгээд хөлсөө урсгаа засуулж исэн байд. Мэдсуучихсан байхгүй. Тэгээ би ингээд салаанаас солио байршлаас солио bijсэн чи араас цааргаад ирлээ. Тэгээд нөгөө бандыг ирэхэд би бүр мундаг болсон. Одоо тэр үеэс ингээд хайцсан байхгүй. Эрэхтэй өснө би айгуу сандалцсан. Байц нөгөө банд ястаа их таныг хайсаар байгаа ирлээ гэж ирлээ. Тэгэхээр гэлээ өөртөө за тэр үеийг одоо би одоо мундаг болсон юм чинь гэж бодсон юм бодоод үсийн зассан чинь толон харчаад биш ээ. Өө биш. Тэр нэг миний нэг тийм чаддгүй байсан үеийн нэг сонин засал тэр үгдэд таалж. Яг сонио. Бас хүний тийм мэдрэмж. Тэгээд яг тэр банд ингээд үлдсэн л дээ над дээр одоо ч ингээд засуулж байгаа. Гэтэ тэгэж хэлсэн би бүр амар гайхсан л да. Одоо бол би бас гайгүй шүү гэж дотор бодсон зассан чинь биш ээ гэж тэгсэн чинь амар сонин гай. Хоёр талтай. Тэр хүүхэд маань тэр үеийн засалт үнэхээр таалагдаад магадгүй тэр үед анхны хайртайгаа учирсан. Тэгээд нөгөөд нь өсөн дайжгүй шүү гэсэн. Тэгээд тэрийг ингээд програм уншицсан өөртөө. Тийм л өсөөгцөн. Эмэгтэйчүүдийн дунд бас тийм байдаг байхгүй. Анх ингээд нэг чолог тавиал хөрхөн болсон. Нассаараа чолог тавьж байгаа. Тэгээд өөрчлөлт хийх хэрэгтэй байхгүй юу? Файлаа дандаа сольжих хэрэгтэй. Тэгэхээр энийг ус хэрэглэгчтэй ингээд өөртөө зориг гаргаад үнэхээр одоо манай баяраш өсч дээр очиж байгаа бол дандаа эдгэрч суралцаад юмыг мэдрээд шүү дээ. Тэгэхээр таныг өөрчлөхөд биелэн. Нэг бол анх багшаасаа 10 жилийн өмнө яг нэг тайлтыг сурцсан тэрийг 10 жилийн ч өсч мэдэх.
Тэрэндээ сайн. Тэрэндээ шинжилэлт хийгээгүй. Data.com ийм хатгаа хэлсэн шүү дээ. Нэг ямиг яг нэг чигээр зөндөө олон удаа оролдож үзээд амжилт авчирахгүй. Нэг ямиг 10 өөр өнцгөөс нь оролдож үзвэл чанд амжилт. Хоёрын хоёр мэрэгжлийн бас мэрэгжлийнхаа орон зайд өөрийн гэсэн үн цэнэ бүтээсэн эмэгтэйчүүдтэй уулзж байгаа болохоор бас айгүй сонирхолтой нэгдээд биш. Чолк яд буржгараас насаараа чолк тавьчихдаг. Чолк ямар ах хэвээр яаж тавьж болдгийг аль миний үсэн чолк тавьж таар яах вэ? Төсөөлж байна уу? Төсөөлж байна. Баяраа минь ирж чолк явах хэрэгтэй. Би ер нь нэг хэсэг одоо нэг яг мод иргэдэг гэдэг шиг нэг хэсэг яг намайг анх өсчин болж байгаа яг чолк гурвалжин цэцэлт яг тэр үед би өсчин болж байсан байна. Яг нэг гурвалжин цэцэлт хийдэг. Тэгээд яг тэгшин чолк тавьдаг үед эргэжтэйчүүдийн өссөн дээр гурвалжин цэцэлт болтын цэцэлт үзүүлэлгөө орт бол хоёр талаасаа ингээл яг хүн болгоо ийм жижигнээс ийм хүртэл дөр аав хүүтэйг орлоод адилхан цэцэлдэг үед тэгэл эмэгтэйчүүд чолк дарилдаг үед тэр үед бас аягүй чолк тавьдаг гэсэн нь цаг үеэ дагаад гэх юм уу те тэр үед чолк тавьдаг гэсэн. Тэгсэн чинь сайн нэг хэсэг голоор нь бүр ерөөсө чолкгүй байлаа. Ерөөсө бүр чолкийг бүр үсэхгүй стопхгүй гэдэг байсан. Одоо буцаа чолк бас сэргэж байна. Аягүй гоё чолк тавиул илүү гоё залуу гоё байна. Гоё тэгээ чолк нь өөрөө өөрчлөгдөж байгаа. Стил юм шал өөр болчихсон. Яг би тэрийг л асуугаад байгаа. Тэг яг тэр үеийн тэр нөгөө чолк чинь одоо бүр шал өөр болсон. Тэгэхээр нэг тэгвэл чолк ерөөсөө энэ үг яадаг гэхээр ингээд нэг хөмсгнийхаа доохноор ингээ ургуулад юу одоо тайруулаад тэгээ ингээ жоохон пүмбилгөөд тэгээ тэр нь тэгшин нийтлэг тийм ойлголт байдаг. Чолк өөрчлөлтөд ямар болсон яриач дээ. Одоо гоё хоёр талруу уусгалттай шинэлэг болсон. Илүү гоё юм урт тий урт хоёр тал руугаа уусгалттай голоосоо хоёр тал руугаа урт болоод тэгэхээр монголчуудын хянга шанааг аягүй сайн хааж өгдөг. Тэнгүүд эмэгтэй хүнийг аягүй тийм хөөхөн нэг тийм ялгахтай игдүүтэй тий нэг тийм заримдаа ингээ гоё сэнстэй хаянгууд янагч юм шиг. Та нар хараараа Анжелина Жолигийн жижиг жолкнууд гэдэг яг ингэж миний хэлсэн. За Трампын ихнэр байна тий Мелania Трамп байна. За Jennifer Lopez байна тий. Тэгээд нөгөө Swarovski рекламд нэг хэсэг тоглодог байсан чинь тэр хаяа чолтойгоор бас маш гоё харагддаг. Урт нүд дээр, том давхраатай нүд дээр тийм хоёр талын урт чолтонд гоё харагддаг. Эсвэл болвол жижигхэн ирүүтэй солонгос октод бобо төрлийн таарлалтан дээр юм жижигхэн юм чолк. Юу чолк гэдэг чинь угшлан нэр нь англиараа pony гэсэн үг. Дамжаамөр. Тийм ээ. Тийм. Тэр чинь нэр урдаа нэг юм өстэй. Магадгүй Audrey Hepburn-ийн чолкыг сандаа энэ дээрээ ингэсэн хар болон гэсэн кино хийчихсэн байдаг. Тэ ийм хар даашинтай. Миний дуртай. Тэгээ энэ дээрээ бүр ингээд баахан жижиг хүүс наагаа хийчихсэн. Яг эдгээр чинь нөгөө цаг үеийн төлөөлөл. Тэгэхээр манай Баярус чинь хэлсэн сая сүүлд ийм чолк өөрчлөгдсөн байлээ, ингэж гарч ирсэн байлээ гэдэг. Тэгэхээр тэр нэг юмны чинь донж загвар өөрчлөгдөд байгаа. Чолкнд хэвээрээ. Тэгэхэд сая чолкны юу болоход над дээр нэг эмэгтэй одооноос 5-6 жилийн өмнө чолк тавьсан юм билээ. Тэгээ над руу нэг ингээд үсэт цэцүүлээ гэдэг чат өгсөн. Би аюу олон жилийн өмнө ингээд харьцсан юм байгаа байхгүй юу. Тэгээ ингээд харсан чинь биш тэр чинь нөгөө манай пэйж хаягн дээр юм билээ. Тэгээ хаяа би хаягныхаа админ сууж суудаг өөрөө. Яг манайхан ямар үн зөв хариулт өгч юм. Тэгсэн чинь тэрэн дээр 5-6 жилийн өмнө 5 жилийн өмнө жилийн чолк тарьсан юм ихтэй. Энэ үсчний хардаа гэж байгаа байхгүй юу. Тэгсэн тэр чолк нь одоо модонд орж байгаа чолк байгаа байхгүй юу. Тийм яг ингээ бүр аймаг зөвхөн ярьсан. Тэгсэн чинь тэр юм ихтэй эвдсэн байх гэж. Гэтэл манай тэр тайрсан охин маань хэлбэржүүлэлтийн хөөргөн заагаад гисэн бол тэр хүн таалагдсан. Тэгэхээр өчигдөр хүн өөрөө ингээл нэг чолк хэрэглэж тайруулж байгаатай энэ тэнийг бичлээ гэдэг юм биш. Өөрөө ноцолдож эцгэсэн байхгүй. Оролдоод урагш нь хоошин татаа тэрнтэйг өөрөө ингээ тэгээд зүг болгосон. Би өгөн чолкн дээр айгу ингээл боддог байхгүй. Зориг гаргаад нэг чолк тавьж чамсан ингээл тэгснээ ядаг хэрэг нэг юм буржгар ус чинь. Одоо өглөө болгон нөгөөхийг ингээд нэг арчлаг болгон чинь надаас цаг зарцуулах гээд байгаа учраас л би цухтаад яваад ирсэн. Мандгүй дараагийн нэг дүрстэй влогны үед би чолк тавьсан байвал энэ жил тренд болоод байгаа янз янзын оврч гэсэн байл бас магадгүй шүү. Би энэ тийм бодоод байгаа шүү. Сонсогчтой чолк тавь. Одоо чи ингээд менюсийг хардаа. Жишээ нь би одоо ингээд сул боогоол энэ хоёр жоо жоохон ажиглал чолк ингээд нэг өөр дөр. Тийм тий. Тэгэхээр бидний хөөхөн энэ хөөхөн хэлбэр хэмжээ янз бүрийн тий шанаа өндөр хацар томтой энэ хөөхөн зүйлэн дээр чинь нэг одоо жишээ нь хушуу
Тэ нэг одоо давгаар яриулын чинь нэг хуршуулдах тэ нэг булганы өөрчлөлтөд адилхан шүү дээ дизайнерын хувьд бол. Тэгэхээр нэг энэ зүйл тухны хэсэгт ороод ирэхэд төрхийг ямар өөр харагдвал. Тэгээд буцаад би нөгөө буцаад ороход мэрэгжлийн ур чадвар өсчнийхаа одоо тэгээд баяраагийнхаа яг ингээд хүн өсөж болд юм байна, өөрчлөгдөж болд юм байна гэдгийг олон хүмүүс аваасаа магадгүй байн ордог өсчнээсээ өөрчлөлт өсвөл хэрэглэгч тайм ятгаж өгөөч өсчнээ. Ингээ аюу гоё ивэр хэлж болно шүү дээ манай чимээ хэлснээр. Ингээд гоё цөмөрөө чи ингээд би нэг тийм юм хүсэж байна. Хоёулаа ийм юм хамтдаа хий. Би чиний цэцлэг харагдахаар тэр тал ерөөсө харагдахгүй байгаа дээ. Чи тэрэндээ бэлэн болцсон байгаарай. Би дараа нь яг тэгж өөрчлөж шүү гэдэг үүрэг өгөхөд баяраа чи яадаг вэ? хичээдэг. Дараа өөрчлөгдөх одоо тийм YouTube-ээс энэ тэндээс хайдаг тий. Яг ямар вэ гэж боддог. Үнэ яг тийм даалгавар өгчгөр нь юу амар хичээдэг шүү. Яг хичээдэг. За хэрэглэгчтэй боловсруулах ер нь бол манай подкастын бас их чухал зорилго байгаа. Дагийн ч гэсэн аль болох хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх юмсан гэд санаан зовоод идэг хүн байхгүй. Тэгэхээр за би хэрэглэгч баяраа би танаа дээр очлоо. За ороод очлаа чи яах намайг. Сайхан нэмсэглэл өгтөн мэдлэн. За тэгэл танд юу хэрэгтэй вэ? Ямар би ядарсан байна өнөөдөр. Зүгээр л гоё ялмаар байна. Одоо чамд ямар юу бууж байна? Тэгэл гоё сэргээд гоё ярилцаж би ер нь үйлчлэгчтэй айгу ярилцдаг. Амар гоё дотн найз шиг юм уу те. Бүр нэг юм дотор нь ороод айгу ярилцдаг. Ийм амар хүндий биш те. За юу байна? Яаж ажиллуулсан дайжгүй юу гэх чинь. За ямар ч гэсэн эхний ээлжинд угаалгая. Угаахтаа чи надад юу зөвлөх үү? Юу хэлж өгөх үү? Одоо нөгөө би жишээ нь ингээд чамаас асуухгүй шүү дээ. Айгуул чи ямар шампунь хэрэглэж байгаа гэж те. Тэгэхээр чи яг тэр мэдээллүүдийг надад багцаар нь өгчдөг байх юм бол уг нь их амар байгаа байхгүй те. Тий, ер нь саяхнаас бид Монголд амьдарчаад гоё бүтээгдэхүүнүүд зардаг усноос хойш яг наати чинь би яг таны асуудаг бол надад яг гоё өөрөө бүр битээр орж ирсэн. Тэгэл хүмүүс орж ирэнгүүт нь би угаах зураа гоё за та яаж ямар шампунь хэрэглэж чинь за би нэг ийм шампунь хэрэглэж шүү та энийг нэглэж дараа та бас надаас энийг аваад үзэхгүй энэ айгүй гоё тэнгуут нэг одоо шампунь жижиглийн тос гэдгээсээ илүү одоо би нөгөө үйлчлэгээ тал руу одоо би энийг хийж өгье гэж нөгөө өөртөө олгоор болгож байгаа юм биш тэр хүнд гоё өөртөө санал болгодог та гэрт байгаа бүтээгдэхүүнээ нэг солиод үзээрэй тийм бол одоо ингэдэг байхгүй хүн ирээд үсээд суулаад яг тэр үедээ айгүй гоё болж байгаа тэнгуут нөгөө төр үсээ угаахад өөр болчихдог. Тэгдэг. Тэр чинь тэгэхээр бүтээгдэхүүн өөр тэр гэрт нь байгаа бүтээгдэхүүн болохгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр нөө өсчин тугаалахаар сайхан байна гэдэг чинь өсчөндөө биш бас тодорхой хэмжээний бүтээгдэхүүндээ байгаа даа гэдгийг ойлгуулад одоо та бүтээгдэхүүнийг солиорой гэснээс хойш хүмүүс бас айгүй дуртай байгаа. Тэгэл яг гоё тэр хүн таарсан гоё бүтээгдэхүүнүүдийн санал болгоод ирэхээр амар гоё тэр гэртээ очиод тэргээ хэрэглэхээр бас энд хэрэглэж байгаа будган нэг гэртээ хэрэглэж байгаа шампунь нэг айгүй гоё байна. Нэг би нэг яг ингээд тагнчаар айгуу гоё юм гээд бас тэмдгээс хандлаад. Дээрээс нь баяраа надад нэг асуудал байгаа. Би хоёр охинтой. Нэг хоёр маань хөрхи хөл хорионд орцсон гэртэл байгаа. Өсөж байгаа хгүй хоёр халтаас юм. Тэгээ би яасан гэж анзаарсан чинь нөгөө хамаг шампунь дууссан мэл доод дэлгүүрээс юу ч юм бэ нэг юм аваад тавьсан байсан юм. Дээрээс нь маань хөр үнэ ханга. Бидний шампунаас л өсөө гочдөг. Тийм шүү дээ. Манай гэрийнхэнд юу зөвлөх үү? Одоо надад зөвлөчгөр чи би ч бас гэрийнхнийхээ хэрэглэнд ядаж тийм 20 цэрийн үед нэг шампунь авахгүй ч дэлгүүр орохгүй тэгвэл насны хувьд ч гэдэг юм уу, эрэгтэй хүний хувьд ч гэдэг юм уу. Чи надад дамжуулаад зөвлөж байлгүй яа гэм манайд ч удааг л бүх төрлийн байгаа хүүхдийн тэгэл эрэгтэй хүнийх бүр тэр байтугай одоо ингээд нөгөө нэг юм бүр төрлөхөөсөө цаанаас ус муутай эрэгтэй хүмүүс нэг гоё өслөг байх туртай шүү дээ. Тийм хүн төртөл зориулсан гоё шампунь байх жишээ нь. Оо яасан сонирхолтой. Бүх ус ургуул. Оо яасан шиг байна. Наач ястэ сонирхолтой. Чэсний усмсээ залуучууд жийл гарах дуртай. Тэгээд чинь нэг шампуноор толгоогооч гоо бийж угаадаг. За нэг хүн сонсож байгаа даа бас чэсний усмс хаяа хааш юм бэ те. Гэтэ нэр наач ястэ сонирхолтой санагдчихэ шүү. Хүүхдүүд дээр яг усны онцлог байдгүй эсвэл зүгээр насан дээр нь бүтээгдэхүүний санал болгочдөг уу яадаг? Хүүхдүүд дээр бол хүүхдийн шампунь хамгийн гол нь хүүхд наснаасаа биш нэг одоо чинь 10 дахь насны хүүхдүүд том хүний шампунь хэрэглээд үс нь
зууралдаад нэг юм Оо, яана. болчихдог шүү дээ тийм. А тэгхгүйгээр яг хүүхдийн шампунь хүүхэд дотор бол мэдээж амар сүртэй ингээл за ийм Усны онцлог нь гайгүй байна тийм тийм. байх. Гол нь хүүхдийн бүтээгдэхүүн гэлээ биш. Би өөрийнхөө нөгөө мө жоохныхоо өсийг угаад байвал баллах нь шүү дээ. Биш нэг цаанасаа нэг өнгөгүй сонирм бүсгэр болчдөг. Тэгэхээр хүмүүс нөө өөрийнхөө шампунаар хамаагүй угаачдаг та. За ээжүүд минь над шиг хайнгаж болохгүй нэ шүү дээ. Би яг өөрөө чи яг ингээд бас энэ жижиг шүмжлэгчсэн байна. Их ээжүүд юм байна. Тэгэхээр ээж хүн бол гэрээ эмч хүн. Таны гэрийнхэн зүү хааллах уу ямар байх уу гэдэг танаас шалтгаална. Магадгүй танаа нөхөр урт наслах уу гэдэг танаас шалтгаална. Яна тийм тийм. Тэгэхээр ээж хүн аливаа юмн дээр яг эмч шиг байх хэрэгтэй байна. Тэгэхээр дурын шампунь авчираад ос гэдэг угаахтаа болно ш. Хүүхэд дотор ихтэй нөгөө би бизлэгийн үед арсны үед бас өөрчлөлтүүд бас нэмж ирдэг байдаг л та. Хөлрөмтгий үгэд гэж байдаг тий. Хөлсөн бас гайгүй. За дээрэс нь 8 наснаас дээш болохоор гормоны өөрчлөлтөнд орж эхэлдэг. Нөгөө эмэгтэй хүн болохдоо төлөж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр бас нөгөө хөлөрдөг. Тэгээ дээрэс нөгөө хуухан жоохон хаагшд эхэлдэг. Арсны өөрчлөлтүүд орж эхэлдэг. Тэр болгоноос шалтгаалаас сонгош. Гэтэ ингээ юмаа мэддэг ингээд хүнтэй бас ингэж очноор тий. Яаж орсон чи яасан гоё. Тэгээ дээрэс нөгөө юм болгоно би мөнгө олохдоо биш үйлчлэгээ дээр гэсэн чи миний бүх бие үс асаад ингээд мэдэнэ. Айгуу баярлж байна. Би чамаас айгуу олон юм мэдэж авлаа. Одоо тэгээд юу ах юм бэ дөө? Ер нь зориглоод шиг энэ 20 цэрийн үед гэрийнхнийхээ хэрэглээг солиод тэрэнд нь тасгачмаар юм байна дөө. Амарч байгаа дэр нь Түр ч гэсэн одоо ойрд айгу ажилгүй байгаа ш. Тэгээ тэрний хөрөөр мэдгүй миний шампунаас хэрэглээд 7 нэг усан дараа сууж байгаа яаж мэдгүй. Тэр юу эрэгтэй хүний тэр янз янзын тэрийг бол айгу сонирхож байна ч шиг. За яг мэрэгчлийн өсчин хүнээс би яг баяраа сонсгож байна. Манай өсчний сургалт байд юм уу? Курс дамжаа эсвэл бакалаврын боловсрол болгох юм уу? Би яг энийг нэг судлаагүйдээ асууж байгаа шүү. Яг юу заадаг тадарч. За тайралт ирэх ш заад юм байна. За. Одоо манай Монголд ч за яг миний мэдж байгаагаар би бас мэдгүй ч магадгүй л те. Яг миний төгссөнөр бол би үйлдвэр урлагийн политехник коллежид мастер технологич гэдэг ангид төгссөн байхгүй юу? Тэр анги маань багшлах эрхийг өгдөг давхар. За нэмээд багшлах эрх. Мастер технологич гэхээр зөвхөн багшлах эрх. Хүмүүс болохоор би мастер үсчин яваад байдаг байхгүй юу? Тэр ойлголт бол амар хашаа ойлголт. Миний мэдж байгаагаар бол ер нь тийм байдгийн. Тэгээд тэрэн дээр бол тэгээд ерөнхийдөө мастер технологич ангид хүртэл сурахад аван гаргалт те ерөнхий мэдлэгийг бол бүтэн өгдөг. Гэхдээ яг амьдрал дээр гарахад бас мэдээж сургууль сурсан амьдрал дээр хоёр төрөлттэй. Тэгээд тэрэн дээр нэмээд хүн маш сайн өч өстой болов өсчний мэрэгчлэн хэцүү. Ингээл нэг өглөө босоод ирэхэд нэг юм өөрчлөгдсөн тийм. Нэг өглөө босоод ирэхэд нэг шинэ клип гарсан байна. Тэгэхэд тэрийг үзэхэд л ингээл ерөөсөө тэр шиг үсэт бол хүн өдөр нь ороод ирж шал өөрчлөж байгаа. Баяраас нэм асуухад мастер технологи анги хугацаанд хэрэг хугацаас сурсан. Би мастер технологич ангийг анх нэг насанд хүрэгчлийн анги гэд нэг жил сураад мастер технологич анги нь жил хагасаар сурдаг. Нийтдээ 2 жил хагас. Тэгвэл таны бодлоор 45 хоногийн өсчний дамжиг төгсөв гэдэг хэр цай өсч юм бол гэж хардаг. 45 хоног би бодохдоо ангидгийн 45 хоногийн хугацаанд зааж байгаа хүнээс шалтгаална гэж би боддог. Яг одоо би ингээд энэ хүнийг хажуудаа аваад өсчин болгоё гэж хичээсэн хүн бол 45 хоног дотор бас яг уу заана. Тэгээд ирээдүйд яг уу ингээд тэр хүн өөрөө хүчтэй гэж бол 45 хоног дотор сайн сурсан хүн байна, сураагүй хүн байна. Тэгтэл ер нь бол өмнө мэрэгчлийг эзэмснээр дээшээ дахиж сураасаа л гэж би хүмүүсийг боддог. дурлаж сурсан хүн байна. Сонсоод өнгөрсөн хүн байна. Тэр бол бас аягүй чухал тий. Гэтэ яг уучлаарай та хоёрт өсчин 45 хоногийн дамжаа байд юм бол надад бол эвгүй байна. Яг эвгүй байна. Гэтэ би болж хүмүүсийг дахиж цааш нь тий болж өгвөл тий мастер технологич юм уу за биш юм а хичээлийн ангид сурчих юм бол тэгээд хамгийн гол нь сурлаа би үнэлгээ авлаа. Үнэлгээ одоо ингээд ер нь сонсоод хад амар их хүмүүс би өсчин штэ гэлдэг. Үгүй юм уу та хизээ гэлдэг бол нэг сар сураад зүгээр хайцсан юм аа би өсчин гэж ярьдаг байхгүй. Хэрвээ үнэхээр сурч байгаа бол тэрийг цааш нь дэлгэрүүд сураад тэр 45 хоног сураад хайцсан хүмүүсээс дээшээ сураасаа л гэж би боддог. Тэгээд дараа нь би энэ өсчин мэрэгчлийг бүрдэн авсан шүү гэдэг нэрийг аваад яваасаа гэж боддог байхгүй. Тэгээд дээрэс нь баяраа өсчин энэ дээр би дахиад яг танай мэрэгжлийн тандад нэг юм хэлчихэд шин тренд, шин бүтээгдэхүүн, шин үйлчилгээ, шин хандлага, шин үе үргэлж бий болж идэг. Тэгэхээр та хэрэглэгчээсээ хоцрогдохгүй тулд өөрийгөө байнга
нөгөө ахиулж сурч шин мэдээлэл авч таны YouTube үздэг. Надад бол таалагдчихэв. Гэхдээ одоо дэлгэртээ сууж байгаа хүмүүс YouTube үзэл өөрөө нүрээ будах гал бас үзэл шүү дээ. Тэгэхэд хүнд тэр үйлчлэгийг үзүүлдэг хүн нь тэднээсээ илүү сурах хэрэгтэй шүү дээ. Яг тийм. Бидний яг зорж идэг юм. Тэгээд одоо хардаа баярын хувьд 2 жил гаруй сурсан байна. Тэгээд 45 хоног. Баяраагаас би нэг асуулт асууя. 45 хоногийг сургана л гэдэг юм тий. Хүмүүс сургана л гэдэг. 45 хоногийн курс төгссөн үг яг чам шиг байж чадах уу?